Төрөөс эрүүл мэндийн хамгааллын эдийн засгийн сэргээгээд 10 их найдын хөлбөр хэрэгжиж байгаа шүү дээ. Тэр ажлын байрыг хадгалах буюу дэмжих нэм зорилттой зээл байхгүй юу? Яг одоо энэ зах зээл дээр ажиллаж байгаа яг мэдээлэл гэсэн үг л дээ. Ийшээ материал өгч хандаж үзсэн үү? Оо манай ер нь яг бүрэлдэхүүн компаниудаас бол материал өгөөд бас ганц хоёр компаниудаас авсан. Тий, авсан. Яг энэ өөрөө бас чухал л да. Жижиг дунд үйлдвэрлэл. Харин яг програм IT-ийн компаниуд донд бас яг энэ ер нь бол мэдээж нөгөө материал өгөх юм бол бүх компаниуд л өгсөн манайхаас. Гэхдээ нөгөө энэ дээр чинь буцаагаад нөгөө банкны шалгуурууд тавиад эхлэхээр яг програм хангамжийн компаниуд жоохон төвөгтэй байдаг. Одоо барилгын компани ч гэдэм үү бусад компаниудад нөгөө нөгөө бит энэ нэг одоо барьцаа юм тийм юмнууд байгаад байдаг. Яг програм хангамжийн компаниудад тэр нь хэцүү. Яг өөрийнх нь нөгөө нэг тухайн компани үнц нь юу вэ гэхээр нөгөө оюунаараа бий болж байгаа програм хангамж бүтээгдэхүүн. Манай Монголд яг тэрийг үнэлгээ хийдэг юм тогтолцоо маань байдаг. Олон улсад бол энэ өөрөө маш сайн хөгжсөн байдаг. Тэгээд нөгөө оюуны өмчийн патентыг зохиогчийн эрх эднэрийг өөрийнх нь үнэлгээ болгож үнцэн болгодог нэг тийм одоо экосистем ч гэх юм уу эсвэл тийм арга аргачлалч гэх юм уу нэг ийм зүйл бол ингээ зайлшгүй хэрэгтэй байна.